Бүгдэнд шинэ оны минь үйл хөдлөлийн мэрэгчлэн гүн бадрах байна. Тэгэхээр энэхүү бичлэгээр та бүхэндээ орон сууцны зээл олгогдож байгаа юу? Хэдэн хувийн хүүтэй яаж олгогдож байгаа вэ гэдэг цаг үеийн мэдээллийг хүрэхэд бэлэн болсон байна. Энэ юу вэ гэхлээр ирээдүйд миний хүргэж байгаа мэдээлэл өөрчлөгдөж болно гэсэн үг. За хамгийн эхлээд ипотекийн зээлийн талаар мэдээллийг хүргэе. Ипотекийн зээл зарим нэгэн банкудаар олгогдож байгаа шаардлага нь хэвэндээ 80 хүртэлх метр квадрат орон сууцыг 150 хүртэлх сая төгрөгийн зээлээр авах боломжтой. За хаан банкны хувьд 6% зээл буюу ипотекийн зээлийг олгож байгаа та материалаа бүрдүүлээд өгөөд шаардлага хангаж байгаа тохиолдолд 6-аас 12 сар хүлээгээд таны зээл гарах боломжтой гэсэн үг шүү. Энгийн орон сууцны зээлийн хүүн бол 1.7-оос 1.9% хүүтэй болсон байгаа. За голомт банкны хувьд бол өөрийн харилцагч буюу голомт банкаар цалингаа авдаг, за голомт банкаар гүйлгээ хийдэг харилцагч нартаа 6% зээл гаргаж өгөх боломжтой гэсэн мэдээлэл өгсөн байгаа. Харин энгийн орон сууцны зээлийн хүүн сарын 1.4%-аас эхэлж байгаа юм байна шүү. За худалдаа хөгжлийн банкны хувьд орон сууцны зээл нь урьдчилгаанаас хамаарат хүүгийн хэмжээнд тодорхойлогдож байгаа. Тэгэхээр 20-30% урьдчилгаа өгсөн тохиолдолд сарын хүүн 1.5%, 30-аас 40% урьдчилгаа өгсөн тохиолдолд сарын хүүн 1.4%, 40% урьдчилгаа өгсөн тохиолдолд сарын хүүн 1.3 болсон байгаа юм байна шүү. За хас банкны хувьд хамгийн багадаа 25% урьдчилгаа авж байгаа. Сарын хүүн 1.5% хүүтэй орон сууцны зээл олгож байгаа юм байна шүү. За тэгэхээр та банкны зээлээр эсвэл өөр ямар ч нөхцлөөр үйл хөдлөх хөрөнгө худалдаж авах гэж байгаа бол над руу холбогдорой. Нэг зүйлийг нэмж хэлэхэд 2 өдөр болгон 18 цагаас та бүхэндээ өөрийн Facebook пэйж хуудас болон Instagram хуудасуудаар лайв хийж үйл хөдлөх хөрөнгийн цаг үеийн мэдээллүүдийг хүргэх болно. Тэгэхээр та бүхэн цагаа тааруулаад ороод ирээрэй. Доорх линкүүдээр холбогдорой. Facebook пэйж, Instagram-аар 2 өдөр 18 цагаас уулзцгаая.